Сайн байна уу? Намайг Тэмүүжин гэдэг. Тэмүүжин гэж Чингис хааны багын нэр. Агуу өвөг дээдсийн маань сүл дивэж яваа гэж надад энэ нэрийг өгсөн юм. Чингис хааны үлгийн нутаг болох Монгол гэдэг орны 2,700,000 иргэнийхэн нэг нь би. Би нийслэл Улаанбаатар хотынхоо төвд албадар зогсож байна. Эндээс баруун хязгаар хүртэл 1500 км байдаг. Улаанбаатараас Бээжин хүрхээс чол гэсэн үг. Харин зүүн зүгт Чингис хааны төрсөн нутаг болох Дорнод Монголыг дуустал автомашинаар аялаж очивол 2-3 өдрийн газар бий. Монгол улс хамгийн хол цэгүүд нь хойноос урагшаа 1259 км. Зүүнээсээ баруун тийш 2392 км зайтай. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18 дугаар байранд ордог бөгөөд нэг хүнд оногдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг орн. Найман зууны тэртээ энэ нутагт Чингис хаанаар удирдуулсан Монгол аймагуд нэгдэн дэлхийн түүхэнд байгаагүй эзэнт гүрнийг байгуулжээ. Тийм ээ. Монгол оронд одоо ч гэсэн 8 зууны дэртэг шиг мөртөн баатрууд нүүдлэн амьдарсаар байгаа. Монголын говь. Дэлхийд дээрх ихэлсний хойд зах гэж газар зүйн багш надад хэлсэн. Бүр дээрүүд олон сая жилийн өмнө амар өлөг гөрөлүүд амьдарч байсан гэсэн. Харин одоо манай говьд маш их баялаг нэгдсэн. Манай ах тэнд нүүрсний том урхад ажилладаг юм. Эйфел шиг өндөр, Манхэттен мэт том гэж гадны нэгэн бизнесмен Монголын оюу толгой хэмээх зэс алдны авраг том ордын тухай шүүр салдан ярьжээ. Дэлхийд хамгийн томуудын тоонд дөнгөлж яваад зэс, нүүрс, алд, урааны баялаг ордууд өмнөд Монголын говьд нээгдсэн юм. Одоо энд гадаадын хөрөнгө оруулалттайгаар асар том бүтээн байгуулалт өрнөж байна.
Гэвч Монгол орн бас энэ цагийн баатруудын эх орон юм. Орчин үеийн улс юм аа. Ийм л эрдэс эх орон бол миний эх орон. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд жилд бараг 1 сая гадаадын жуулчин ирж байгаа нь багтаа биш. Тэд Чингис хааны өв түүх, нүүдэлж нямдрал, онгон байгаль, өвөрмөц соёлыг үзэх гэж зорин ирдэг. Хэлсэн газар нутгаараа ашт малтанлаараа агуу түүхээр олимпийн медалаараа мал сүргээрээ оюутан сурагчдын тоогоор бид дэлхийд тэргүүлдэг гэж би интернетээс унссан. Монголчууд 50 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагт элсэж 30 жилийн өмнө үнэн сансад хэсэгсэн улс юм аа. Монголчууд 800-ны тэртегээс өнөөг хүртэл Каспиас, Шар тэнгис, төвдийн өндөрлөгөөс Афганы улс хүртэл асар уудам нутагт тархан амьдарч байна. Гэвч Монгол үндэстний туурга тусгаар ганц улс бол өнөөгийн Монгол улс билээ. Би ийм л улсад төрсөн. Энэ насаа дуустал. Энэ нутагтаа би амьдарна. Намайг Тэмүүжин гэдэг. Энэ бол Чингис хааны багын нэр шүү. Би танд их орноо танилцууллаа. Баярлалаа. Баяртай.